Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Мөрдөгчд нараг гарч явсны дараагаасаа үүрэг авч хурлын өрөөнд цуглжээ. Хурлын дараа тэдний нэг нь нараагаас мэдүүлэг авахар үлдсэн бол нөгөө хоёр мөрдөгч нь тэдний гэрээс хайх хэргийн сэжүр хайхаар хөдлөв. Үлдсэн нэг мөрдөгч түүний яриаг сонсох тусам туулж өнгөрүүлсэн амьдралыг нь туйлын ихээр өрөвдөж байлаа. Тэгэхээс ч аргагүй юм. 19 настайдан хотын чимэн залууд дурлаад ижи аавыган хэдэн малтай нүлдээгээд ирсэн нараа эдийн дээдийг эдлэж ирсэн ч хайнын халуун хайр хийгээд үр хүүхдийн халамжийг мэдэрсэнгүй өнөөдрийг хүрсэн ээлт байлаа. Хэрв намайг цагтаа төрөгдөл бичиж өгснийг мэдвэл манай нөхөр хачин их уурлана. Тэгэхээр миний дүүнэр нэг их сүр бадраалгүй эгчтэй туслаад өгөөч гэж аминчлан гуйхтан цөхөрсөн янзтай доош харан сууна. Харин мөрдөгч түүнийг тайвшруулад мөрдлөгт тусалвал тэр хэрээрэн үр дүн гарах магадлал өндөр байдаг талаар тайлбарлаж өгөв. Нараач тэдэнд бүх талаар туслахын амлаад мэдүүлгийн үргэлжлүүллээ. Харин саруул Дамдин жав хоёр явсаар Тамирын гэрийн үүдэн дээрв. Саруул бол энэ салбартаа шинэхэн хүч. Дамдин жав насааран хүнд гэмтрэгтнүүдтэй хөөцөлдөж явсаар сүүлийн хэдэн жил амрыг нь бодож энэ хилтэс дэрэн ажиллах болжээ. 2-3 жилийн дараа тэр тэдгүүртэн сууна. Гэхдээ хэргийн араас шиншилдэг анч нохойл гэсэн үг. Хэдий хөгшөрсөн ч гэлэн энэ зангаан тавиагүйг сүүлийн хэрэг дээрээс харж болно. Аглагангийн охиныг удаа дараа хүчирхийлсэн хэргийн араас орсон Дамдин жав төрсөн эцгийг нь шорон суулгаж санаа намарсан. Түүнийг энэ хэрэгт хошуу дүрхээс өмнө ангийнх нь багш хис хэрэг түлээхэн шахсан байжээ. Үс эжүүрээс нэг адхаад авбал зан цаашаа хөдлөөр явчихдаг гэж хамт олон нь түүнийг тодорхойлно. Явсаар эцсийг нь үздэг зантай. Харин дарга Тамирын гэр бүлийг ихэд хүндэлж явдаг учраас тэдэнд тохиолдсон энэ хэрэг дээр хамгийн чадвартай мөрдөгчдөө томилсон нь энэ байжээ. Саруул хаалганы нууц кодыг оруулав. Төвчээ торхын онгойход Дамдин жавыг төрүүлэн оруулаад өөрөн араас нь орлоо. Гэрэлүү норж ирмэгцэн Дамдин жав гутлын шүүгээг нь онгойлгож үзээд эрэгтэй загвартай гутлуудыг нэг бүрчлэн авч үнэртэн улыг нь харна. Үүний дараагаар галдгоонд орж ирлээ. Тэр Тамирын цай уудаг дунд гарын мөнгөн аягийг авч доторхыг нь маажиж үзв. Ингээ зогссонгүй хойморт тавьсан сандал дээр нь ч сууж аваад гэрийг нь тойруулан харснаа өндийн бослоо. Харин энэ хооронд саруул хэргийн газар хийсэн үзлэг тэмдэглэлэн хөдөлсөөр байсан нь тэд гар нийлж ажиллаад хэдийн сурсан байхыг харуулах аж. Дамдин жав шууд л ажлын өрөө рүү яваад орчихов. Түүний араас саруулж даглаа. Дамдин жав ажлын ширээнийхэн нард суугаад саруулд хамтан "За, би түрүүн юуг үзсэн бэ?" гэж шалгах мэт асуухад саруул тэмдэглэлийн дэвтрийнхээ хуудсыг эргүүлж байсан. Гутал бас аягийг нь байнга суудаг газраас нь орчныг ажигласан. "За тэгвэл би наадуулаас чинь юу олж мэдсэн бэ?" "За, гутлаас бол та түүний амжиргааны төвшин бас явахдаа ямар гуталтай байсныг нь харахаар бас аль гутлаа ихэнхдээ өмсдөг гэдгийг нь харсан. Харин гэхэд Дамдин жав яриаг нь таслан "Үгүй, би түүнийг хамгийн сүүлд хаагуур явсныг харах гэж гутлынх нь улыг шагаасан. Бас ямар хүү үзэл бодолтой. Амьдралын тухайла юу ч үлээ. Шууд хандан бол юу гэж боддгийг нь мэдэх гэж түүнийг үнэртэж ажигласан. Тэрнээс амжиргааны төвшнийг нь харах гэвэл хаа сайгүй үнэтэй зураг өлгсөн. Эдлэл хэрэглэл, наандажийн том байр, нэр төр хийсэн ажлыг нь хараад шууд л мэдчихнэ үсттэй." Гэхэд саруул толгой дохлоо.
Тэгэхээр энэ сургаггүй болсон Тамир гэдэг хүнийг хуучинсаг хурц зантай. Ойр дотныхонд халтай. Гэхдээ додроо маш ихэн боддог хүн байна. Гэхдээ тэр агаар салхинд гарахтаа өмсдөг хөнгөн гутлаан өмсөөгүй. Ойрд жагаарт гараагүй. Цуслан руугаа яваагүй. Зугаалаагүй. Дасгал хөдөлгөөн хийгээгүй. Бас албаны ямар нэг уулзалтанд яваагүй. Үүнийг бор өнгөтэй ботинкоос харж болно. Хэрв чи гарсан бол олон цэвэрхэн байгаа. Цэвэрхэн байх нь нэг бол маш өндөр албан тушаал эрхэлдэг, эсвэл маш цэвэрч гэсэн үг. Юу байхгүй байгааг анзаарсан уу? Гэрийн шахаа юу? Мангар минь биш. Байн өмсдөг, хөл дэвтэйхэн, гэхдээ зугаалахад тохиромжгүй. Албаны ажил амжуулахад бас тохиромжгүй. Дэлгүүр хоршоорох, нааш цааш явхад өмсдөг гутал нь байхгүй байна. Тэгэхээр Тамир гэдэг хүн тэр гутлаа өмсөж гарсан гэсэн үг. Хөлийнх нь арьцмаар 42. Европ төлөвлөсөн арьсан гутал байгаа. Гэж хэлээд ширээн дээрх бичиг баримтыг онгичж эхэллээ. Компьютер нунтраатай бас дамдын жав тиймэрхүү юмдаа муу болохоор нээжч үдсэнгүй. Харин түүнийг нь эрүүгээрээ зааж саруулт хандан. Энийг нь зөвшөөрөл авч угаад нэгжүүлчих гээд хийж буй зүйлэн үргэлжлүүллээ. Хуучны сургаалаар хүмүүжсэн юм хойно бичиж тэмдэглэсэн зүйлс байж л таараа гэж бодсон ч зөв байжээ. Түүний тэмдэглэлийн дэвтэр дээр уулзалтын тов, эмчилгээний цагийн хуваар, эмчтэй холбогдох утасны дугаарууд байх бөгөөд ихэвчлэн сэтгцийн эмгэг эмчлэгч эмч нарын дугаар байсан нь сонирхол таджээ. Тэгээд болоогүй. Хяналтын камер суурлуулах үйлчилгээний хөлс шилжүүлэх гэж тодор бичин дугуйсныг ч дамдын жав харлаа. Үүний арын хуудсанд 3-4 орчим настай болов уу гэмээр чаахан охин тэврэн тунчиг жаргалтай инээсэн зураг байх нь тэр. Үүнийг их л нандгинж байсан гарцаагүй гэж бодоод сэмхэн халаасалж гав. Дараагийн өрөөнд ороод мөрдөгчд цөм гайхаж хоцорлоо. Учир нь энэ өрөөг тэртээ 2000 тонны цагуураар тогтчулсан байх бөгөөд ханын цаас нь ховхорж шүүгээ тавирыг битүү тоос бүрхжээ. Ганцхан орон арай дээр байж. Үүн дээр хэн нэгэн суусан гарцаагүй гэж бодоод үзэж харах юм хайж явахтан тавир дээрх зургийн цамгийг олж нээн үзв. Түүн дээр өлгийтэй жаахан байснаас эхлээд дээд сургууль төгсөх жилийнхэн зургнуудыг нямбайлан нааж эмхэтгсэн байж. Харин тэдгээр зургнууд дээрх гол дүрийн бүсгүй дамдын жавын халаасанд байгаа зурагтай төстэй байжээ. Гэхдээ нэг хүн биш. Тэд унтлахын өрөөнд орж ирэв. Дамдын жав мушилдсан. Саруула. Энэ нөгөө чиний хайгаад байсан гэрийн шахаа байна. Гэт мармархийн хөхөрлөө. Үнэхээр л гэрийн шахааг орны хажууд зэрэгцүүлэн тавьсан байжээ. Харин түүнийг алга болсноос хойш хэнч хүрээгүй гэмээр харагдана. Дамдын жав өмднийхөө халаасанд гараа гэхийн ямар ахтар коммунист байгаа вэ гэж шивнэхэд саруула гэж хэрэгт дурлав. Дамдын жав чи яасан хэрэг дуртай юм. Алив явъя. Эндээс олигтой юм олдохгүй юм байна гэд хэвнэг буцаад алгаж гав. Саруул үүдний хаалгыг гаднаас нь сайтар төлхөн хаагаад машиндан ирж суумагцсан дамдын жаваас таймаха яагаад тэр өрөөг нь үзээгүй юм? Үзэж яах юм? Ихэнх сургаггүй болсон хүмүүсийг унтлагын өрөөнөөс нь олсон байдаг. Магадгүй түүнийг ихнэр нь алчгаад орон дороо нуучихсан ч юм билүү? Гэхэд дамдын жав саруулын ард агз руу зохиж яваад "Ой наад амаа. Ихнэр нь юу ч мэдэхгүй. Харин наадах чинь өөрөө нэг юм их удаан бодож чаналж явж байгаад тэрнийхээ мөрөөр орохдон алга болчихсон юм шиг байна." Юуны мөрөөр? Тэрийг мэдж байсан бол би энд байх уу? Шууд л олчихдаг юм байгаа үсттэй. Чи ер нь элдв детектив кино үзэх юм бол савл хэвэл баахан аллаг гээд байх юм. Алив машинаас гэхэд залуу ир төлхүүрийн төлөхвөл мотор хөнгөн аслаа. Тэд явсаар ингчингийн гэрийн гадаа ирэв. Дамдын жав машины салхины шилээр үүдийг нь хармагцсан.
Ямар баян айл вэ гэж уулгалдлаа. Саруулч үг нэмэрлэж хэлээд юу гэв? Бидний төсвийн мөнгө чи ийм л юм болж хувраад байгаа юм да гэв. Тэд машинаас бүүн хаалганы өмнө ирэхэд Саруул нууц кодыг оруулан хаалгыг нээлээ. Сурсан зангаар нь дамдин жав төрүүлэн орох гэснээр зогсчихв. Саруул хойноос нь мөргөж зогсоод "Таа ч яачих вэ?" гэж гайхан асуудал дамдин жавын царай хизээ нисэлгүй нухацтай болж. Машины урдалын хайрцагнаас уловч нэг удаагийн хэрзэн бэл яваад ир. Гэв. Саруул түүнийг тоглож байна гэж удаад юм сүртэй юм би. Шууд л ингээд л орчгооч тээ. Гээд хажуугаар нь зөрөн орох гэтэл дамдин жав түүний гараар анхан өөдөөс нь ширтэв. Түүний харцнаас эрс шийдэмгий байдал айдастай сүлэлдсэн мэт харагдана. Харин Саруулыг хаасан гар нь үл мэдэг чичирч байхын тэр. Саруул яасан бэ хаа? Чи үнэрдэхгүй байна уу? Юг? Газ уу? Тамхи эсвэл арх юу? Цус гэж хэлэхдээ дамдин чав хөмсгөн зангидж байла. Харин Саруулын хамарт үе синхийх өмхийн үнрээс өөр юу ч үнэрдсэнгүй. Гэтэл дамдин чавыг хэлэхэд үнэхээр л муудсан махны үнэр шиг санагдаж эхэлжээ. Энэ үнэр дамдин жавд дэндүү танил байх нь ч аргагүй. Олон жил өнгөрсөн ч сэтгэлд нь үлдсэн энэ үнрийг ахин үнэрдэхтэн хөгшин эрийн зүрх болиглон байжээ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.